сайхан ахын дүүс бид. За Монголын бөөгийн нэгдсэн эвдээ Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Дундгой аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Үлзээ сайхан бид бүхэн хамтарч одоо энэ Монголын эзэслэнт газар их газрын чулуу гэдэг газар ирж баян хууданда залбирлууллаа. Сайн байцгаана уу. Үнэхээр энэ баян хайрхан Дундгой аймгийн маань энэ нутаг ус ер нь тэгээд хаасаагүй энэ хайр маань энэ жил бороо хур багтай байгаа юм байна. Уул ус ургац ургамал баг байна. Мал хүн гандуухан байгаатай сэтгэл ч гэсэн тийм таатай биш байна. Бид нар ч гэсэн бас энэ уул хайрхандаа ирээд харахад таатайгүй байна. Тэрэндээ тэгээд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ сайхан хайрхан маань бөөгийн ёс жаягаар уламжлалаараа өөрөөсөөр залбирсан. Бидний хувьд бол сэтгэл өндөр байна. За би энэ Дундгой аймгийн говьхтаа сумын иргэний 1 дугаарагийн малчин жаргалын гэр бүл байна да. Энэ нутагт гандаад ер нь өвс ногоо байхгүй их хэцүү байна. Мал их зүдэрч байна, хүн амт их зүдэрч байна, нүүц сууж байна. Тиймэрхүү хэцүү байлаа. Тэгээд хүүхдүүд манай хүүхдүүд хэдэн жил дараалан энэ уул хайрхандаа залбирал үлдээж аргадаж ингэж явж байлаа. Тэгсэн чи энэ жил харин энэ Дархан уул аймгийн бөөгийн дээр хүн Бадуун Сүрэн удган гэж энэ сайхан хүн за энэ Зайран Бачаргал Наран гэрэл энтер гээд ийм сайхан улсууд ирж хамтран энэ үйл ажиллагаа хийж байна. Тэгээд энэ сайхан үйл ажиллагаа хийж байгаад бид нар бас их баяртай байна. Орон нутгаараа их баяртай байна. Зонголон маань бороо орох болов энтер гэж их баярлж байна. За энэ бидний залбирлын тухай бас бидний ахын зайрын Бачаргал ах маань цуг явж байгаа болохоор одоо ерөнхийд нь сэтгэлдээ сайхан ярьж өгнө баха гэж бодож байна би. За өнөөдөр Дундгой аймгийн Богоров сайхан энэ их газрын чулуу гэдэг энэ сайхан байгальтай газар цайлга одоо залбирал хийж байгаа юм байна. Энэ бидний ирэхээс нэг 2 хоногийн өмнө хүчтэй шуурх шалгалаад ирнэ хавртаа ирэн жаахан таархан гандуу байгаа учраас утгын маань олон Дундгой аймгийн бөөгийн хүрээлэнгийн хэн одоо бид хамтраад залбирал үлдэхээр эцгээс юм ингээд дарахад талын өгтөө одомта Бадуун Сүрэн удган халах удмын угсаатан Үлзээ сайханаар одоо бөөлтөө хийгээд өөрийнхөө ёс жаягаар өөрийнхөө одоо уламжлалын талаас сайхан дахилга хийж оролцож байгаадаа их баяртай байна. Усны ажил бол их онцлогтой болж байна. Урд үржилнийхээс Монголын бөөгийн нэгдсэн эвлийн удирдлагууд маань Монголын бөөгийн нэгдсэн эвлийн одоо бөөнөр болон Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бадуун Сүрэн удган ирж оролцож байгаагаа их онцлог боллоо. Манай энэ жилийн одоо уул усны залбирал маань их сайхан боллоо. Манай одоо нутгийн одоо бидний нэг галын одоо бөөнөр Үлзээ мандах удган Эрхэн баяр удган за тэгээд тэр бомбны зайран одоо бид хэд одоо энэ сайхан ус утга нэгжиж үйл ажиллагаа хийлээ. Одоо Монголын бөөгийн нэгдсэн эвлэл гэж байгуулагдаж үүсэн байгуулагдах үед анх нь одоо үүсэн байгуулсан анхны хуралдаанаас эхлээл бид тэр жилээсээ өдөө болтол 8 жилийн хугацаанд одоо Үлзээ сайхан удган бид Монгол бөөгийнхээ нэгдсэн эвлэлтэйгээ хамтран ажиллаж бөөгийнхөө үйл ажиллагааг хөгжүүлэх, зүй зүйтэй явуулах, уул услуус авдахдаа залбирал үлдэх, нэгдсэн их тахилга гэж тахилгуудад идэх зүтгэлтэй оролцож, аймагуудаа удирдах нэр өмнөөс бас хамтран ажиллах, хамтын хүч гэж байх хэрэгтэй гэдэг цаг үед тулж ирснийг бас баатныг илэрхийлэл болж өдөө хүртэл Монгол бөөгийнхээ нэгдсэн эвлэлд хамтран ажилласаар яваа. Бид нар тийм хүчээр одоо бүхэл зангууд их хийж ирсэн. Энүүгээрээ илүү онцлог.
илүү онцлогтой. Одоо бид нар 2 жилийн өмнө Өмнөний говийн нэгдсэн их тахилгыг бас хамтран зохион байгуулж Монгол Өвгийн нэгдсэн хэвлэлийн удирдлагын дор хийсэн. Тэр бол маш сайхан Тэр их сайхан. тий одоо их сайхан тахилга болсон. Ямар байлаа өнөөдөр бол бид нар хамтын хүчээр энэ уул услуус савдгаа тахихад чухал юм гэдэг нь одоо харагдаж байна гэж бодож байна шүү дээ. А энэ жил бол бүр харьцангуй их гандуу байна. Тэгээд өчигдрийн байдлаар бол одоо манай үлзий сайхан удган манай дунд говь энэ удган зайрангууд маань хамтарч залбирсан. А өнөөглөө бол одоо бид их эрт босож дөнгөж ургах нарнаар босож бас дээж өргөж энэ баян хайрхандаа одоо залбирхаа бэлдэж мэдүүлэхэд манай хэдийн өчигдрийн өргөсөн залбирсан хөргсөн идээг бол маш сайхан хүлээж авч байгаа нь харагдсан. Энэ бол их онцлогтой байлаа. Тэгээд өчигдөр орой өнөө өглөө гэхэд бас энэ уул хайрхны савдаг болох одоо янгир аргал гэх мэтийн өшөө сайхан ан амьтад байдаг. Жишээ нь өнөө өглөө гэхэд одоо би өнөөдрийн залбирлаа хийх гээд бэлдээд өглөө ургач нарандаа сүүгөө өргөлөө, хайрхандаа залбирлаа, дээж өргөлөө. Манай хамт олноос одоо зураглаачийн дуранд жишээ нь янгир ямаа маань ишгтэйгээ өчигдөр ороо дахиад янгир ямаа маань бидэнд харагдсан. 2 жилийн өмнө ирээд залбирахад бол одоо бүхэл бүтэн сайхан том аргал гарч ирж бидэнд их ойрхон дүрс зургаа үлдээж бас энэ бол түүх болж үлдсэн. Би өглөө дээж өргөчхөд эргээд хайрхан дуугаа сүүгөө өргөхэд эргэтэл миний урд бас лусын амтэн одоо цагаан ирээ могоо уртаараа ирж сагиргэлж босч бас толгоо нусаж гих мэдчлэн ингээд онцлогтой сайхан хүлээж авч яана гэж бас бөө хүний хувьд их бэлэгшээж хүлээж авч ийсэн. Манай энэ уус бол их онцлогтой их сайхан шаталтай эзэдтэй ийм сайхан уул хайрхал байдаг. Их тутаал уул гэж би хараад уул гэж би сүмбэр уул гэж би тэгээд их газар чулуу баян хайрхан одоо энэ олон сайхан чадaltaй мэдээтэй хайрхлуудаа бид 5 жил гарan одоо өргөж аргадаж дахиж ирсэн байна. Энэ жилийнх бол одоо бас улмал өргөн дэлгэр сайхан болж байна. Дараагийнхаа илүү сайхан олон сайхан газрын чадaltaй удган зайрангууд ирж байгаа. Одоо бидний үйл ажиллагааг бас улмал сайхан дэмжиж улмал өргөн дэлгэр хийхэд одоо тус тэмээ өгөх байх гэж бодож байна. За би дунд говийн говь хөтлөсөн малчин одоо залуу хүн ноднон угаа авсан. Одоо гэртэл бөөлж байснаас одоо ингэж хээр гадаа гарч одоо анхал бөөлж байв. Миний хувьд бол онцлог нь болохоор бөөлөхөөс гадна энэ Ахмад олон сайхан бөө зарингуудын сургаал үгийг сонсох надад их л бас л их л хэрэг болох цааштай хэрэг болох их олон сайхан сургаал айлддаг юм байна гэж би одоо цааштай энэ олон залбирал тахилах дээр ер нь боломж өгөл яваад байвал ер нь өөрт яваандаа ер нь их л хэрэг болох зүйл байна л гэж би бодож ил байна да. Их л задгай сайхан чөлөөтэй бөөлдөг юм байна л гэж бодсон. Одоо бусдаар би чинь залуу бөөн нарийн ширээнийг сайн мэдэхгүй зүгээр өнгөцгөн өөрийн нүдээр харахад л тийм л байс харагдаж байлаа. Одоо энэ уулын залбиралд бол би урд өмнө 3 жил яг угаа авахаас өмнө 3 жил ирж байсан. Энэ жилийн залбирал бол их онцлогтой. Их сонин содон миний хувьд болж өнгөрлөө л гэж сайхан болж өнгөрлөө л гэж бодож байна да. Энэ малчин хүн бөө байх одоо малчин хүн угаа аавна гэдэг бол миний бодлоор миний бодол төв суурин хүн төв суурин газрын улаач энэ бөө зарим удган улсуудыг бодвол малчин хүн хөгжөхөд илүү дөт ойр болов гэж зөвхөн миний бодлол доо байгальтайгаа ойрхон одоо зав чөлөө гэх нь юу юм одоо цагт баригддаг наранд баригдаж амьдардаг учраас хөгжөхөд их ойрхон байх. Уул устайгаа лус савдагтайгаа ойрхон байдаг учраас хөгжөхөд их дөхөн болов гэж би байх болов гэж би бас бодож явдаг. Тийм л
сайн байна уу. Би энэ Дундгой аймгийн Говь Хөтөл сумын 3 дугаар агийн Малчин Эрхэн баяр гэж бодсон байна. За өнөөдрийн үйл ажиллагаа бол өргөн дэлгэр зан олноор хүрээлэгдсэн хамтарсан хүчнэгтэй одоо ингээд айгүй их сайхан үйл явдал болж байна. За тэгээ малчин хүн удган байна, онгодтой байна гэдэг бас нэг тийм давуу онцлог бий л дээ. Миний бодлоор одоо гараад өглөө дээж өргөөд онгод тэнгэр бүх юмтэйгээ холбогдно. Орой өдөр тэгээд молоо хэмж явахдаа ч холбогдно. Хөгжих боломж бол хувь хүний зүтгэл сэтгэл нь гарч чадчихвэл хөгжих боломж бол өргөн дэлгэр байдаг л гэдгийг онцлог байдаг баг. Төвийн улсуудыг нь мэдэх. За тэгээ одоо нэгдсэн хөвлөлийн хамт олон дархуулынхаа бөөгийн хүрээлэнгийнхаа хамт олонны олон сайхан удаа зайрад энэ улсуудтайгаа нийлээд энэ сайхан үйл хэрэгтэй сэтгэл зүтгэлээ бүгд нэгдээд энэ сайхан санааны үндсэн дээр сайхан зүйлийн төлөө явж байгаа болохоор их л сайхан өргөн онцлог одоо бүх юм нь сайн сайхны төлөө байгаа болохоор гол онцлог нь тэр сайн сайхандаа багтаж байгаа болохоор тэр л хамгийн зөв онцлог юм болов уу гэж харлаа. За миний хувьд бас тийм олон энэ тийм одоо торгууд ястай энэ элдв тийм үндэстэй ястан бөөлж яхахыг бол нэг үзэж хараагүй. Энэ удаад Бадам сургуулийн бөөлжийн зан үлийн мэнд дэмжиж байгааг харахад бол үнэхээр онцлогтой сэтгэл зүрхэн энэ уул усны төлөө бидний төлөө ингэж нэгдэж байгаа нь онцлогтой сайхан байлаа. Бид нас манай Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн нэг байгуулагдсан нэг үндсэн зорилго бол юу гэхээр энэ олон сайхан талын нэг ингээд таарчсан улаачт нар өөр өөрсдийн зан үйлээр одоо Монголынхаа энэ түүхэн уламжлалыг хөгжүүлж авч байгаа. Тэгээ энд боломж олдохын үтнээс одоо Монголын бөөгийн нэгдсэн хэвлэл бол жилдээ 2 удаа нэгдсэн дахлах хийж энэ олон одоо улаачт нар ингээд цуглуулад тэгээд энэ цуглуулсан дээрээ манай одоо энэ уламжлалаа их олон 100 жил тасралтгүй авчирсан одоо бөө нарынхаа үйлтийг харуулж тэндээс ингээд суралцах боломж олгож явдаг. Тэгээ энэ бол одоо биднээсийн одоо манай байгууллагаас хийж байгаа ажлын нэг үндсэн цаана их том агуулгатай юм ажил. Авхныг сая хэллээ. Малаад явж байхдаа та нарт одоо багш чинь жоох юм хэлдэг байж магадгүй. Тэгээ босож ямыг одоо яах вэ гэдэг өдөр тутам та нар юм тулгамдна бөөхөнд. Одоо нэг юм асуудал гараад энийг яаж шийдэх вэ? Яаж хийх вэ? За ер нь тэгдэг байсан бол ингэдэг байсан. Онгодын хэлснээр юм шийдэж байгаа. Тэгтэл нөө практик дээр юу харахаар онгодын юмыг ингээд сонсоод хэрэгжүүлэх их цаг авдаг. Харин хамтарсан бөөлт хамтарсан нэгэн ажиллагааны үр дүн дээр юу харахаар ийм асуудлыг ингэж шийдэх юм байх шүү гэж бөөхөн тэнтэс өөрийнхөө шийдлийг олж явах юм бол цаг хугацааны хэмнэлт байгаа. Тэр их олон цаг одоо бөөлжиж онгодоос юм сонсон шүү дээ. Гэтэл одоо ингээд хараад энэс тэгээ ийм боломж бол одоо ингээд цаашаа энэ өнөөдрийн одоо бөөлт тулааг энэ бас онцлогыг тусгасан. Эндээ сайхан харахад хоёр язгуурын бөө нэгнээсээ сурах юм бас байна. Бөөлтүүд одоо үнэхээр халах бөө дарахад бөө хоёроо маш их ялгаа гарагдана. Би бас нэг нэмж хэлэхэд бид одоо Монголын бөөгийн нэгдсэн хэвлэл маань байгуулагдсанаас хойш өдний хүрэх хугацаанд зөвхөн бөө улаач хүн биш дээр нь түшээ бас гэр бүл дээрээс нь хамт олон шүтэн гişрэгч ийм хүмүүс маань бас нэлээ их бидний хүч хөдөлмөр бас цаг хугацаа дэмжлэг болж явдаг гэж боддог. Жишээ нь л одоо энэ Өмнө Говь аймгийн 2 жилийн өмнө явагдсан Өмнө Говь аймгийн тахилга. За энд бас энэ хайрхандаа ирж залбирсан залбирал үүний дараа хамтарч энэ бас бид чинь том их үүлийг бүтээж уул усандаа залбирал үлдэж одоо энэ уул усандаа бас нэг өөрснөөрөө сайхан нэг өдөр ч гэсэн амарч нэг өдөр ч гэсэн аялаж нэг хэсэг хугацаанд ч гэсэн хамт олноороо бас байгалийн сайхан онцлог Монголынхаа энэ сайхан онцлогтой газруудыг үзэж харах юмсан гэсэн хүсэл зөндөөн байдаг.
энд бидэнд бол үнэхээр цаг зав бага байдаг ч гэсэн бид бас энэ сайхан их ариун үйлээ хийснийхээ дараа төр амс хийх хугацаанд одоо ингээд уул ус савдгийнхаа онцлогтой сайхан хайрхтаар лус савдгаар явж аялах бие биенээ бас нэг хэсэг ч гэсэн хөгжөөх ийм бас нэг хугацаа гаргагдаж байна. За манай Дархан уул аймгийн хамт олон өмнө говийн нэгдсэн техникийг маш амжилттай зохион байгуулад энд бас нэг амар шалжаалаа тайлах зорилгоор ирээд итгэж энэ байгалийн өвчлөлийн газраар явсан. Бүтэц бүрэлдэхүүн бол одоогийн батхад 2-3 дахин олон хүн байсан. Агуугаар ороод гарахад олон хүн орж гарч байсан. Гэтэл одоо надад энэ Баян ханга маань сайхан цав цагаан тийм дүнгис сая мултарсан тийм могооны хальс одоо бэлгэлж би их бэлгшээж тэрийг хураалн авсан. Тэрнийхээ одоо бас үргэлжил болгож энэ жил бас энэ Баян хайрхан залбирна гэхээр зэрэг залбирхаар, тусалцгаар, хамжилцгаар одоо ингээд хүрээлэнгийнхээ болон нэгдсэн эвлийнхээ үйл ажиллагааг байнга дэмжиж оролцдог учраас хамт олонныхоо, хувь хүнийхээ, гэр бүлийнхээ зүгээс энэ хайрхан дээр залбираад одоо өшөө бас бусад тэр газраа очиж цагаалж одоо явахаар болоод байж байна. Нэгдсэн залбирлын одоо үр дүнд одоо хамтарч буй одоо хамтын хүчээр одоо уул усныхаа ажлыг уулсан доор гэж байгаль дэлхийгээ баясгах одоо энэ үгийг хамтарч хийгээд илүү дөхөм одоо уул ус тэнгэр хангай маань ч гэсэн хүлээж авах нь илүү дөхөм байлаа гэж би бодож байна. Бас муу ялгаагүй. Улуулаа хийсэн хүчтэй зүйл бол угаасаа ер нь ганцаараа хийсэн үйл, олуулаа хийсэн үйл гэдгийг ялгаа бол энэ дээр маш том харагдаж байна. Тэгээ ингээ хамтран ажиллаад хамтран уул усаа залбирлаа үлдэхэд одоо уул усаа байгаль дэлхий ч гэсэн харуулах үзэгдэл нь ч гэсэн өөр юм уу, арай хүчтэй юм уу гэсэн бодлоос төрж байна. Тэгээ дарахад хүн бөөлөх, халах хүн бөөлөх хоёрын ялгаа халах хүмүүс болохоор нэг тийм арай дотгошоо тэгээд тийм сэтгэл одоо яг юу гэж хэлэх юм мэдэхгүй. Ямар ч гэсэн тийм тэгвэл ингээд зорилго нь нэг хэрнээ айгуу тийм дотгошоо хийд юм болов. Дарахад хүн болохоор их тийм дуудлага тамлага ил далангүй илт ингэж одоо хад цохион цуураад тал ингэж хэлж бөөлж байгаа нь бас их онцлогтой гоё санагдсан. Чигсээ хамтарч үйл хийдэг сайхан байлаа. Тэгээд энэ сайхан ахмад утган зарингуудаас суралцах зүйл их байлаа. Тэгээд энэ сайхан нэгдсэн эвлэлтэйгээ хамтарч сайхан үйл хийж байгаа. Тэгээд илүү сайхан үйл дүнтэй юм байна л гэж бодож байна да. Аймгийн бөөгийн хүрээлэнг удирдах яваа үлзээ сайханда нэгдүгээрт баяр хүргэе гэж бодож байна. Хоёрдугаарт одоо энэ аав нь ээж нь ийм сайхан өндөр настай улсууд бас л өмнө говийн тахилганд бидэнтэй бас мүр зэрэгцсэн хойно хурд маань явсан. Тэгээд энэ жаргал ахаасаа бас сэтгэлийн дуулуул зүгээр юм уу гэж бодож байна. Одоо энэ жаргал ахын маань одоо энэ жишээ нь 2 охин байна. За ингээд одоо 2 охиноор үндэслээд энэ хайрхан ууландаа залбирдаг. Залбирал энэний үндсэн дээр бид нар бас ингээд тийм ээ хамтраад ажиллаж байгаа нь өнөөдөр бас багталтай. Тэгээд өнөөдрийн онцлог бол үнэхээр онцлогтой. Энэ хуурайшилтай байгаа, энэ жоохон гандуухан байгааг бид бас уул уснасаа дэмжлэг авч хан хурмстаасаа гуйж удам үгийнхаа уул устай уйлдан холбож энэ жаргал ахынхаа хөөхтүүд энэ удхан зарингуудтайгаа хамтарч хүчээ нэгтгэж энэ уул уснаасаа уул усанд маань одоо бороо хур орохыг л бид бас нэгдүгээрт хүсэж байгаа учраас биднийг Баян хайрхан маань хүлээж авсан хан хурмст маань түшин бидний бас онгод тэнгэр хамжсан учраас удахгүй ган зуд тайрч баг багаар ч гэсэн одоо онгод тэнгэрийн маань хэлснээр баг багаар хурорж тэнгэр ханга дуурснаас хойш ган тайрна гэж хэлснийг одоо өнөөдөр би сонсолж хэлмээр байна. Энэ бол хийсэн үйл маань өнөөдөр биш ч гэсэн хэлэгдсэн хугацаанд боддоор харагддаг гэж
Энийг бас би хэлчмээр санагдлаа. Тэгээ жаргал ахасаа бас сэтгэлээ сонсъё гэж бодож байна. За би хоёулаа отон цаа гүйдэж байв. Энэ аврыг ятоо мал хойдох юм байхгүй ус байгаа муутай. Ийм очив ясен түзэг авчино боолгог. Ахтуул явунда. Одоо тэр хормороо цайх болох үү? Нуу ланга лоцот гэсэн хүлээж авах шиг боллоо. Энэ үед одоо баярлалж илий. Одоо энэ утга зэрэг гэдэг хөөж илээ яах вэ? Тэгээд энэ Монгол бөө хөгжүүлнэ гэдэг бол одоо энэ цагт бол нэлээд бэрхшээлтэй хүнд ажил юм байна. Тэрийг одоо манай үлзий сайхан маань энд ингээд аймаг удирдаад ингээд өөрхийн чадхын андраар явж байгаа. Харьцангуйгаар энэ одоо байгууллага хөгжүүлнэ гэдэг бэрхшээлтэй асуудал байгаа. Тэгэхдээ хүн энэ ажлыг хийхэд найдвартай ард талтай байж шин. Тэгээ одоо манай энэ хоёр хөгшин бол одоо энэ охины маш сайн их дэмждэг учраас энэ цаана манай Монголын бөөгийн нэг цэвэрлэн ажил явж байгаа. Тэгээ хэрвээ энэ дэмжлэг байгаагүй бол манай үлзий сайхан бас л одоо ганцаард шүү бол нэлээ хүнд бэрхшээлийг туулж өгнөж удаачийн хөдөлмөр гэдэг бол шулуун дардан зам байдаг. Удаачийн хөдөлмөр бол ямагт хамгийн хүнд байдаг, хүнд тохиолдох хамгийн хүнд бэрхшээлүүдийг туулж явж удаач хүн болдог. Тэгээ энэ болоход бол одоо энэ төсөв турж явж байгаа хүмүүсүүд их чухал. Тэгээ бидний улсын өнөөдрийн зорилго зөвхөн нэг удаач хүний асуудал биш юм аа. Бидний өнөөдрийн зорилго бол Монгол орныхоо төлөө. Энэ Монгол улсаа эргээд тэр Чингис хааны үед ямар хүчирхэг байсан, тэр үед энэ удаач нар ямар түүхэн үүрэг гүйцэтгэсэн тэрлүү чиглүүлэхийн тулд биднээс нэг зорилго. Хоёр дахь зорилго нь энэ сайхан онгон байгаль байна. Өнөөдөр ингээд халдаад янз янзын улсууд хадаад энд одоо ингээд байгаль орчныг сүйтгэж бидний одоо энэ амьдардаг орчныг их өөрчилж байгаа. Өнөөдөр ч гэсэн одоо хүндрэлтэн дээр тулгарч байгаа бэрхшээл бол энэ байгаль орчиндөө буруу хандснаас эргээд байгаль орчин бол хүндрэлтнөөс өшөө авч ийн гэж харагдаж байгаа. Гэтэл монголчууд биш одоогоос мянган жилийн өмнөөс эхлээд одоо хүнөөгөө үеэс эхлээд хүн төрлөختний нэг эхэм зорилго бол байгалаа хамгаалж хүн амьдрахын шүү гэдгийг хүн төрлөختөнд заасан байна. Өөрөөр хэлбэл бидний үг зэцэг бол мянган жилээр төрүүлж явсан байгаа байхгүй. Өнөөдөр хурж ирээд хүмүүс харин өнөөдөр дэлхийн нийтээр за байгалаа хамгаалах бол энэ хүн төрлөختөд сүрх юм байх шүү. Энэ озоны чинь юу цоордоо энэ хортой нарны туслал орж хүн ардын чинь ягаад энэ янз янзын өвчин дэлгэрээд энэ гэдгийг чинь цаана монголчууд бол манай өвгдээс бол энэ байгалаа их дээд жоохон бол хүн төрлөختөн сайхан амьдрын энийг хэрвээ буруу хэлэх юм бол одоо нийтээр одоо буруу замд орно гэж харуулсан ийм л түүх юм. Тэгээ энэ одоо түүхэн үүргийг гүйцэтгэхэд ингээд өнөөдөр улаач хүний үүрэг бол маш өндөр. Түүхэн үүрэгтэй улсууд байгаа. Монголыг монголчууд хамгаална. Биднийг харийнхан гэж хамгаалахгүй. Биднийг өөрсдөө хамгаална. Бидний өөрсдийг хэн хамгаалах юм? Энэ улаач нар хамгаална. Тэгэхээр энэ сайхан улаач нар олноороо төрөөд Монголынхаа төлөө энэ сайхан байгалийн төлөө ингэж залбираад явж байхад тус болж байгаа одоо ингээд хажууд нь одоо ингээд дэмжлүүлж байгаа хоёр одоо хөшөндөө их баярлж байна. Энэ бол одоо их чухал. Тэгээ манай энэ шүтлэг байна шүү дээ. Одоо манай айгүй бахархалтай шүтлэг. Будын шашин байна шүү. Би хатуу байлээ. Будын шашин бол энэ тэнд зурсан зураг. Хийсэн гуйлан бурхан залбиурдаг юм. Христийн шашин болохоор ертөнцийн эзэн гэдэг нэг хадаасан хадуулсан нөхрийг төлөөл ингээд мөргөөд идэг байхгүй. Тэгтэл бидний энэ шүтэг бол аав ээж, эцэг эх, өвөг дээдсэн шүтэж явдаг. Та нар амьдрал мөнх ингээд залгамжлаж шүү. Манай өвөг дээдсэн амьдрал ингээд залгамж нэгээс нөгөө сүнсэн дэмжээ ингээд дамжиж явдаг. Монгол хүмүүс бол айл эрт мэдрээд ингээд энэ сайхан шүтлгийг бий болгоцсон. Тэгээ энэ сайхан шүтлгийг авч явах тийм хариуцлагатай бол улаач нар. Тэгээ та нар улаач нар гэдэг чинь яагаад энэ улаач нар тэгээд энэний дараа хэр улаач нар биш өөрсдөө эрдэм суралцах хэрэгтэй таа. Энэ бөөгийн эрдэм суралцчихээж энэ лус савдагтайгаа харьцаж чадна. Тэрнээс биш одоо ингээд нэг ердийн байдлаар яваад байвал одоо нэг амжилт нь хүрч байгаа энэ бол эндүүрл. Энэ одоо ингээд өөр ихтэй байгальтай харьцаж суулж байна. Тэгээд хажуудах сайхан хайрхан лус савдагтай харьцна. Тэгээ энэ сайхан урсж байгаа газрын дагуу гүйж байгаа лус савдагнуудтайгаа харьцна. Ингээ хайцаад энийг бүрэн эзэмсээд ирэхээр улаач хүний хүчин чадал ил гарч ирээд ард түмэнд ингээд үндэгдээд
үйлчлэн. Ийм л хувь заяа бий тэнд. Тэгээ эндээ суралцахын тулд шүү. Өнөөдрийн хамтсан дахил бол бас одоо мэдээ та бүхэнд бол одоо мэдээ одоо хинээсээ сууцсан ич төхөн болсон. Зөвөр одоосын хувьд бол олон зүйл дээр биднээс хооронд ялгаа байна. Олон зүйл дээр биднээс хувьд нэг нэгсээ суралцах асуудал гарч ирж байна. Энийг л одоо биднээс одоо цаг хугацааны хүчинжүүлд аль болохоор бага хугацаас зарцуулж суралцаад хүний ертөнцид төрсэн үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Энэ чинь байгаль дээр бас зайр хүний үүсдэх үүр гэж байна. Удган хүний үүрэг үүсдэх гэж байна. Хамтарч үүсдэх үүр гэж байна. Тэгээ энэ олон юмнууд би. Энэ бас олшин сургуулийн усууд бас ойлрууд дэмжиж энэ баймаар л байна да. Дэмжихдээ санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа юм биш. Сэтгэл санааны дэмжлэг л хүсэж байна. Яагаад гэвэл энэ хэдэн удах цуул энэ бөө эднес чинь одоо өвөг дээдсээс л уламжлуулж ирсэн. Өвөг дээдсээ л бид нэр шүтэж энэ л газар дэлхийгээ л бид нар шүтэж байгаа болохоор газар дээр гисгэж байгаа нь үнэн. Тэнгэр бурханаас одоо хураа хайрлах энэ л сайхан юуг бид нар цөмөөрөө л үзэж цөмөөрөө тэрүүгээр амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ард түмэн одоо нутгийн ард түмэн залбирч баймаар байна нэгт сүү цагааныхаа дээжийг өргөж за энэ сайхан үйл нь бүтэх болтугай. Энэ лус савдаг маань сайхан хүлээж авах болтугай. Энэ удах цуул юуны энэ ажил нь их сайхан бүтэх болтугай гэж бодож баймаар байна. Би энэ хүүхдүүдээ уг авснаас хойш 10 гаруй жил л одоо уг би түшээ хийж байна. Тэгэхээр зөндөө л янз янзын юм дуулж байна, харж байна. Олон сайхан нутаг орноор явж байна. Бурхан халдуул гэдэгт 3 жил очлоо. Өмнө говийн тахилга гэдэгт хаан богдо. За тэгээд 3 сайхан очлоо. Тэгэхэд Өмнө говийн аймгийн энэ сайхан усуудтай очиход Өмнө говийн аймгийн тэр засаг дарга сайхан хүлээж авсан. Авч байна гэсэн. Тэгээд юу хүсэх вэ? Одоо биднээс ямар дэмжлэг авах вэ? Биднэрт бол одоо дэмжлэг бол та нарт өгөх байна. Харин ганцхан биднэрт ганцхан өсөлт байна. Бороо хурал оруулж өгөөрэй гэсэн. Тэгээд энэ сайхан удган хүн тэр лусаа дахиад энэ сайхан зарим удах цөмгөрөөний дээр хур бороо хачин сайхан оруулах юм билээ. Тэгэхээр орон нутгийн улсууд мөнгсаас хүн ярьшиг, хоолонд хүн ярьшиг, ганцхан сэтгэлийн дэмүгөөсэй л гэж би хүсэж байна да. Өшөө одоо би юу гэж хэлэхдээ зөндөөл явж байна дөө, зөндөөл явж. Биднээс хорж байгаа юм алга, бид нар хоосорч байгаа юм алга, уул хангайдаа бид хоёр чинь жилдээ нэг 2 мал өргөчж байна. Хойш урагшаа явж л байна. Зарим улс тийшээч явж байна, ийшээч явж байна л гэж л байна. Айтер байхад бид нарыг дуудаад л аваад ирдгийн бас л бид нар чинь бас Тэнгэр бурханы энэ байгаль усын иргэшээлд яваад л байгаа юм да. Одоо тэгээд үгүй гэхийн арга байхгүй, явахгүй гэхийн арга байхгүй. Одоо хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй юмд л одоо ингэж явж байна. Энэ үнд л сэтгэлийн дэм их өгмөр байна да. Баярлалаа. Тэгэхээр яг одоо ингээд энэ дээр ингээд юм баггүй. Биднээс одоо жишээлхэд жилийн жилд нэг 30-40 мянган километр одоо аялж байгаа. Тэгээд энийг хүмүүс гадны хүмүүс харахаараа нэг л одоо их тийм аялж одоо ингээд явж байгаа юм шиг сэтгэлд нь буудаг баг. Тэгээд тийм биш. Биднээс ингээд Монгол туурхтны хэмжээнд суралцахыг ирмэлж байгаа. Ингээд Монгол туурхтан байж байгаа дасраа явцсан туваачууд яаж буулж байна? Тэдний эрдэм нь ямар төвшөнд төрсөн юм. Бид тэднээс юуг одоо сурах хэрэгтэй. Тэр цаашаа халимагч одоо Монголоос тасараад очсон ижил мөрний одоо ирэг дээр амжиж халимгууд яаж амьдарч байна. Тэд энэ тэнгэр үзлээ энэ бөө мөргөлөө яаж хөгжүүлж байна. Эргээд ийшээ байгалнуураас хойш өргөн уудам нутгаар борейдууд байж байна. Тэр борейдууд одоо яаж тус тавтагтайгаа харьцдаг юм. Яаж энэ тэнгэрийн үйлийг хийдэг юм. Тэрнээс биднээс авах юм юу вэ? Тэрнээс гээх юм нь юу вэ? Тэгээд ингээд өөрийнхөө нутг руу урдлаад одоо бүгдээ хятадад улсын одоо
өөр Монгол руу ороод ирж байна. Шинжааны уурын монголчууд байна. Хэдүүс мөн одоо сүүлийн хэдэн жил бүгдээр нь тэнгэр үзэл дэлгэрч байгаа. Тэгээ тэднээс бүгдээрээ бөө мөрөглийг хөгжүүлж байна. Тэр бөө мөрөглөс нь ямар онцлогтой юм? Бид тэднээс юу суралцах ёстой? Тэд биднээс юу суралцах ёстой юм гэдгийг ингээд явах юмдаа бид бас нэлээд ингээд ажиллаж харж байгаа байхгүй юу? Тэгээ ийм өргөн хүрээтэй бид бас ажиллаж ээж энэ Монгол бөө гэдэг чинь дэлхийн хэмжээнд байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Клинтон одоо маш тийм чухал үг хэлсэн шүү. Тэрний үхээр хүн төрөлхтөн их том бэрхшээлийн юм тулгарлаа. Энийг даван туулах хэрэгтэй. Даван туулахын тулд бид Чингис хаанаас суралцах хэрэгтэй гэж. Тэгээ Чингис хаан чинь яагаад хүн төрөлхтөнүүд Чингис хаанаас суралцах болоод гэдгийг цаана манай тэнгэр үзлийн асуудал байна. Манай тэнгэр үзэл бөө мөргөл энэ одоо төрийн ажлыг маш одоо дэлхийн хэмжээнд авч явсан. Энэ тэнгэр үзлээ шүтээд бөө мөргөлөө эрхэмлж явах яагаад монголчууд дэлхийг эзэлсэн том 5 гүрнийг байгуулсан юм бэ? Энд дэш улаач нар маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр бид бас энийг мартагнуулсан. Тэрнээс биш энэний цаанууд тэр одоо нэг улаач хүн 10 таа яаж авчих юм? 1000 таа яаж авчих юм? 100 таа яаж авчих юм? Тэр 100-ын хэмжээнийхэн ард түмний сэтгэл санаанд яаж нөлөөлөх юм? Тэгээд тэр 1000-аас төмтийн хэмжээнд хэдэн төмийнхээ хэмжээнд тэр тэнгэр хангаатай хайрцаж одоо цэргийнхээ ялалтанд ямар хувь нэмэр оруулах юм гээд маш өргөн хэмжээтэй манай энэ улаач нар ажиллаж ирсэн байхгүй юу? Энэ бол манай өвөг дээдсийн эрдэм, нэг эрдэм. Хүн төрөлхтөө одоо өнөөдөр энэс суралцах гэж нааш явж байгаа. Тэгэхээр энийг авч явах гэж байгаа дараа үе та нар биднээс өөрсдийгөө энэ эрдэм суралцахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ? Би цаашаа яах ёстой юм бэ? Би тэнээс суралцах юм, хаанаас суралцах юм? Энэ бүхнийг эрүүл хайгуул дэжиж олж авахаас энтэй ингээд суужаад олж авахгүй. Тэгэхээр биднээс хувьд бол асар их ажил хүлээж байгаа юм. Маш их ажил хүлээж байгаа. Тэгэхээр энэ ажил хүлээх чинь одоо ингээд ахуй ажлынхаа өдөр тутмын ахуй ажлынхаа дээртэйгээр одоо ингээд улс орны хэмжээнд одоо аймгийн хоорондын хэмжээнд ажиллах юм тулгымдсан юмуд гараад ирж байгаа. Тэгээд ясныг одоо нэг юм хэлэхэд бол би нөхөртэйг ингээд бит хоёр Бүсгэл аймгийн Баянзүр сумын одоо уугуул төр сонсоо. Тэгээд ханган хүмүүс гэж хэлнэ. Хүслээд өндөрлөг газар амьдарч байсан өссөн төрсөн гэтэл говийнхаа энд одоо бид нар ч ирээд өнгөж 2 хонжин гэтэл ирсэн оройгоо энэ хайрханд ирээд удаачгүй ирээл буугаал баг дээж цайгаа чанж амжаагүй байтал хөхөө шууд онготоод харанхуй харуу уруулж хахад ирээд тэгээд өчигдөр өглөө гэхэд орой бүр ингээд бүр харанхуй болтол ингээд ойр ойрхон хөхөө шууд онготож байгаа нь хөвчийн ойдл хөхөө шууд онгодсон байх гэж боддог байлаа би. Тэгээд энэ хавтаа сайхан хайрханд ингэж одоо тийм ингээд ажиглахаар бөө хүний миний ажигласаар ч юм уу яг л энэ баян хайрханы маань тэр хавьд донгодоод чимээг болоод бүр орой харанхуй болтол тэгж явах шиг санагдсан. Тэгэд энэ хөхөө шуу ийм донгодж энд байд юм уу? Энэ жил энэ үед ингэж бидэнтэй тааруу. Донгодноо. Байдаг уу? Байдаг. Өө тийм үү. Тий. Би тэрийг бас их гайхаж бас би. Хөхөө шуу би ер нь аантны үед бол их баян шүү дээ. Тийм байх зүйл ам байдаг гэдгийг бол мэддэг. Ер нь бол мэдэх юм байна. Шууны төрөл зүйл өдр бол бас их олон байх. Олон. Харин хөхөө шууг бол би тэр хөвчийн ойдл сууж байж донгодж явдаг одоо гэж боддог байсан юм байна. Тэгээ би нэг говь мэдхгүй бас энэ хайрхан чинь юм хадрахыг хайрхан хөхөө шууд байдаг гэж бодсон. Дахинд бол дээрээс хөхөө шуу байдаг шүү дээ. Тийм гонцлог нь бид хоёр чинь одоо дахинд олон жил болсон тийм ээ. Гэтэл нөгөө хөхөө шуу донгодж сонсонд гараад модтой газар утсан байсан ч донгоддог. Тэгэхээр энэ модгүй тийм одоо хөвч байгаагүй газар байдгүй юм байна гэж ойлгосон байхгүй юу? Хөхөө байна. Тий. Тэгсэн чинь энэ говийн энэ хайрханд байж байгаа юм шиг надад их одоо огшиж хүлээж авч сонсч байсан шүү дээ. Бид хоёр чинь дархандаа одоо энэ баг 20 жил амьдарч байхад чинь ер нь хөхөн дуу сонсдог байхгүй. Нутаг руугаа явж л сонсдог. Яг хуу өөр тийш явж бол хөхөн дуу сонсож бас ингэж баясдаг болчихсон. Өссөн төрсөн нутаг маань үнэхээр одоо хөхөө шууны одоо нэг далийн цэцгээ гараад дасан нутаг санагдана гэх шиг хөхөн дуу сонсохгүй байгаад
хөхөөн дуу сонс үнэхээр сайхан байдаг. Тэрийг би бас энэ дэр сонслоо гэж бодож байгаа байхгүй. Тэгс байд юм байна тийм ээ. Байна. Тийм байд. Тий ховорлоо тэгээд сонсоход бас ховор тий байнга орж ирэхэд яваад хахад энэ тэнд гүйл донгодод байдаг юм шиг тий. Их л ховрол дуугарна. Тийм. Старал дуугарна. Зөв. За. Одоо би жишээ нь одоо Отгон тэнгэр хайрхны тахилганд бид хэд бас явж л байсан тийм ээ. Бурхан халдун хайрхны тахилганд явж байлаа, говийн тахилгандаа явж байлаа. Гэтэл бидний онцлог бас сурах та нараас гэсэн бид бас сурах мэдэх юм зөндөө шүү дээ. Бид бүгдээс ч юм уу энэ олон их сайхан хайрхтуудын одоо Монгол их орны мон 408 зөвхөсөн холбогдсон тус савдгуудаас та бүгдтэй хууч дийлгэж ярмаар сонир содын юу вэ нэ одоо жишээ нь бид явж исэн хүмүүс бүгдээрээ л нэлийн олон онцлогтой байдаг шүү дээ. Тийм ээ. Газрын одоо уул хайрхтын эзэн одоо савдгууд янз янз л байдаг байх. Манай нутгийнхууд одоо их чадaltaй хүчтэй. Гаднаас ирсэн улсыг их сайхан хүлээж авдаг. Гаднаас ирсэн улс одоо сайхан сэтгэлийг харж одоо хүлээж авдаг. Их чадaltaй. Одооны хорын яхад одоо бүстэй тийм эрэхтэй тийм одоо савдгууд байдаг юм шиг одоо ажиглацсан. Одоо нэлээд олон жил одоо буулж уул хайрхныхаа үлийг хийж байхад тэр зүйл бас их төлхөө ажиглагдсан. Одоо жишээ нь өнөөдөр бидний бөөлтөөс харахад бол одоо энэ баян хайрхны савдаг эзнээс ингээд үг дамжуулж байгааг бид ингээд дамжуулж үзэж сонслоо шүү дээ. Гэтэл Монгол хүмүүс гэдэг бол одоо үнэхээр арай илүү онцлогтой юм гэдгийг одоо 2-3 жишээн дээр тайлбарлаж хэлсэн тий. Тэгээд малыг 5-6 хувшуу мал байдаг. Малыг яаж одоо өгөөдөл хүнс идшинд яаж хэргэлдэгөө энэ уул ус ургамал хангаад идэхтэйгээ яаж харьцдагөө би бинэ буюу одоо өг дээцээ яаж хүндэлдэгөө яаж авч явдагөө гэдгээс одоо том руу жишээ гэхэд өнөөдрийн байдлаар цаашд яахыг бид нар одоо мэдэхгүй юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар одоо энэ дэлхийд даяар одоо эзэлж байгаа энэ өвчний талаар ч гэсэн цохос нэлээд тодорхой дурдж гисэн тийм ээ. Гэтэл бас энэ одоо ямар үед ямар домж гэдэг юм уу яадгийн гэдэг талаас бас хэлж өгсөн тийм ээ. Одоо жишээ нь Монгол хүмүүс бидний чинь одоо өөрөө амьд явахаас үүдээд өөрийгөө одоо боож алах ч юм уу гэдэг тий. Гэх мэтийн өөрөөсөө хорвоо дэлхийгээс уудаад өөрийгөө цаашуулгаад явж байгаа хүнд оршуулах газар хүртэл олдохгүй байх нэг юм биш үү? Тэрэн дээр хүртэл нутаг орн одоо их хилэн нүүрэл төвшүүлж одоо нутаг орны бол их одоо бузралдаг л зүйл юм шиг байна. Тэрэн дээр ямар зан үйл яадаг байсан гэдгийг их төвшөрдөг юм шиг байна. Тэрийг ингээд яадаг байсан одоо жишээ нь тэр хүүтэн хошууд малын бөөрийн өөхийг хайлгаад ямар үед хэргэлдэг байсан. Тэгвэл өнөөдөр бид нар бас хэрэглэх хэмжээнд хүрсэн байх жишээ нь гэдгийг бас тайлбарлаж өгч байгаа. Энэ бас надад бас их сайхан санагдсан. Энэ хайртууд одоо ингээд манай Монгол их хүмүүс чинь уул усны дээр өг дээдсийн мэдээллүүд бол одоо үнэхээр бидний мэдэж байгаагүй, сонсож байгаагүй гэж боддог. Гэтэл бид нар сонссон ч өг дээдс маань дээрээс ярьж хэлж байсан ч гэсэн өө тийм тэгтийн инлээ ингэхээр муу ёр байд юм аа ч гэдэг юм уу те нүгэл юм аа гэж хэлжэл өнгөрдөг болохоос тэр болгон яг биелүүлдэггүй юм биелтэл нь мэдэж сандгүй юмыг сантал нь сэрэхгүй сэртэл нь хэлж өгдөг, сантал нь мэдүүлдэг, бүр ойлгуулдаг. Үнэхээр одоо хичнээн хоногийн өмнө одоо бид энд ирэхээ мэдээгүй ажитал дэв гинтэн одоо хэдэн жилийн одоо хичнээн сарын дараа ч юм уу тэр хугацаанд тэгнэ гэсэн бол тэр нь биелж явах жишээний бидний мэдээгүй одоо жишээ нь би та нарыг хэний ч танаагүй мэддэггүй байхад одоо тэр жилийн хэдэн жилийн өмнө тэгж өвдсөн ч юм уу эсвэл тийм аав чинь ийм ээж чинь ингэж бурхан болсон ингэж тэгж जैन ч юм уу энийг энэ төр хэлж өгч байдаг нь бидний бас энэ уул ус өвгөд дээдэс Монгол хүний удам угийн тасардаггүй үг дамжуулж явахдаа яг салшгүй холбоот. Үүний нэг жишээ бол одоо жишээ нь бид Монгол хүн ер нь ингээд нэг хүндхэн хагалгаанд орсны дараа энэ хин нэгэн хүн дэр байдаг л гэж боддог. Хагалгаанд орсны дараа ингээд шарх сориун идэгцэн дараа нь ингээд нэг
бие өвдөх нөгөө шарх сариун зүүмүүгээр хатгаж байгаа юм шиг часч усын нэг 2 хоногийн дараа тэнгэр ханга эвгүрхэж тавгүрхэж муудах нэ гэл тэгдэг штэ. Тэгтэл зарим хүн бол энэ яагаад ингэ худлаа ярьж ин да. Өөрөө ч гэсэн ингэхнэ гэж бодсон боловч тухайн үед анзаарав. Гэтэл яг л 2 хоногийн дараа ч юм уу тэр хугацаанд тэнгэр ханга үнэхээр тавгүрхэж биеийн байдал ч гэсэн тавгүрхдэг. Гэтэл тэр хоёрын хооронд хэн ирж юу мэдүүлээд байгаа юм. Энэ бол монгол хүний үнэхээр дээд тэнгэрээс мэдрэмж өгч байгаа хонь гэж боддог шүү дээ. Тийм ээ, энэ бол монгол хүнд л байдаг. Монгол хүнд л мэдээлэл өгдөг. Одоо бол үндсэндээ ерөнхийдөө эвлэлтэй хаажны эвлэлтэй нэг дэлхийн 60-аад улсын одоо бөөнөр Монголын бөө сонирхч наашаа харьцаж байгаа байхгүй. Тэгээ тэднээс ирэхээр биднээс яах вэ гэдэг асуудалд хариулт нь бэлэн байх хэрэгтэй. Хоёр урсгал байгаа. Одоо ингээд зүүн өмнөд Азийн зүүн болон зүүн өмнөд Азийн одоо улаач нар Монголд ирлээхэд шүү дээ. Энэ говийг үзэн. Говийн байгалыг үзээд энд бөөлт үзэн. Миний стратегийн хоёр дахь гол шиг л. Нэг дахь шиг л хөвсгөл байгаа. Тайг. Тэгээ ингээд энэ хоёр чиглэлээр явна. Бидээс одоо гэхдээ энэ чи цаанаас тэнгэр бэлдэж өгöd байна. Энэ олон ингээд малчин улаач нарыг яагаад байгаа вэ? Яг тэнд бэлдэж байгаа. Та ингээд яаж байгаа вэ? За юу болгож яг биднээс хувьд ийм гараад байх вэ? Тэр олон улаач нар нэгдэх юм хийх хэрэгтэй байхгүй юу? Нэгдэхээр энэ чинь хүчээ нэгтгээд хийгээд эднээс чинь амжилтанд хүрж яах нэг мэдээ хэлэнгууд хэдий чинь тэр нэг нэгээр хоёр нэгдэж эхэлнэ. Өнөөдөр бол ганцаараа яваад яах вэ? Тэн дотор бас язгуурын чиглэл бий, багшийн алдаа хоёр бас шалтгаан. Одоо тэгээ хөвсгөл чиглэлээр байна, нааша говь чиглэлээр. Одоо Японы одоо бөөдөр ирэх гэсэн улсууд бол одоо ер нь захиалга өгөхтэй говь өгдөг. Тэгээ бид бас говийг бол нааша чиглүүлэх хэрэгтэй. Энэгээр ирээд энд бол одоо энэ байгалийн сайхныг үзчихээд энэ одоо сайхан газар хоноод энэ нэг үздэг байгаа одоо үзчихээд тэгээ улаач хүнээр энд нэг бөөлөө зан үүд хийлгчээд ингээ явчихдаг. Улаанбаатарт ойрхон байна. Стратегиудын хачаал багталтай. Нөгөөх нь болохоор одоо манай яг бас ингээд хөвсгөл байна. Засмал зан тавьчихсан ийм хоёр үндсэн чиглэлээр энэ ойрын хугацаанд ийм чиглэлээр бөөгийн үзэл сонирхол маш шууд гарах нэ гэж ингэж хараад байгаа. Тэгэхээр энэ одоо аяанда бид бас ингээд хамтарч хөтөлмөрөд үр дүнд хүрээд ирэх юм тэр тэр улаач нар нэгдэн. Дээр нь одоо улс орныхоо төлөө юм хийгээд ирэх юм бол нэгдэн. Энэ хүүхдүүд босч ирэхээр нь бид нар тайлбарлаж байгаа гэж. Тэгээ уг нь орон нутгад 10 20 суулаач байгаа юм байна. Тус тустай нэг хувь дор шаардаж байгаа юм тийм. Тай ч одоо ингээд хамт доод түгмээр гоод. Тайд одоо энэ олон түмний төлөө бол ингээд дээдсүүдийн ижигийн талын дээдсүүдийн угыг авсан улаачийн урд байж л. Бас багштайгаа хоёулаа байж л.